Улсын их хурлын дэд дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн Ж. Батэрдэн нарын 12 гишүүнээс 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улсын их хурл дүргэн мэдүүлсэн Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт дүргэн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх хэсэг хэлэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-ын 8 дахь хэсэг заасны дагуу төрийн байгуулалтын байнгын хороо 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа явууллаа. Байнгын хорооны хуралдаанд хууль санаачлагч Улсын их хурлын гишүүн Батэрдэн хуулийн төслийг танилцуулахдаа Монгол Улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалтанд Улсын их хурл хууль Улсын их хурлын бусад шийдвэрийн бэлэлтийг хянан шалгах онцгой бүрэн эрхтэй. 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуулийн бэлэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хүндсэн тодорхой асуудлаар Улсын их хурлын нийт гишүүний 4/1-ээс доошгүй хянан шалгах төр хороо байгуулах санал тавих юм бол Улсын их хурл цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна гэж тус заасны дагуу Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийн явцад үүсэж байгаа хүндрэл, эрх зүйн хийдэл, давхардал, процедурын тодорхойгүй байдлыг арилгах парламентын хяналтын үр нөлөө хараат бус ил тод байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа нь төслийг боловсруулах үндэслэл болсныг дурдсан болно. Хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах санал авах зорилгоор Улсын их хурлын парламент цэгийн цахим системд байршуулсан болно. Байнгын хорооны хуралдаанд Улсын их хурлын гишүүн энх баяр нийгмийн амьдралыг хуулиар засаглаж, дэг журам төлөвшүүлэхэд Улсын их хурл манлайлал үзүүлж, цаашид аливаа журам батлах зохицуулалтыг хуульд тусгахгүй байхад анхаарах нь зүйтэй талаар Улсын их хурлын гишүүн Ган Төмөр Улсын их хурлд худал мэдээлэл өгсөн хүмүүст тооцох хариуцлагын талаар нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх тухай хуулийн хэрэгжилтэнд хэрхэн хяналт тавих, Улсын их хурлын гишүүн хууль тогтоомжийн төслийг дэмжсэн дэмжээгүй байр сууриа илэрхийлэхдээ эндэрт гарч үг хэлж байгаа нь зохимжгүй талаар Улсын их хурлын гишүүн Баярбаатар хуулийн төслийг дэмжиж байгаа бөгөөд Улсын их хурл хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ хянан шалгах төр хорооны сонсголыг зохион байгуулахдаа улс төрийн зорилгоор ашиглаж болохгүйг анхаарах, ерөнхий хяналтын сонсгол болон төр хорооны нотлох, баримт, шинжилэн судлах сонсголын ялгааг олон нийтэд зөв ойлгуулахад анхаарах нь зүйтэй талаар тус байр сууриа илэрхийлсэн болно. Байнгын хороо хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх хэсэг талаар санал хураалт явуулахад Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн прокурорын тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсон тооцох тухай Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхонд дэмжсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн хэлэлцэх хэсэг хэлэлцүүлгийг явуулсан талаарх төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. За, инхтээ гишүүнд баярлалаа. Улсын их хурлын гишүүд байнгын хорооны санал дүгнэлт хууль санаалагчдын